Sky Hypermarket компани нь бүгд найрамдах Солонгос улс болон Зүүн Азийн жижиглэнгийн зах зээлийг тэргүүлэгч E-Mart Hypermarket-ийн сүлжээг Монгол улсад нутагшуулахаар ажиллаж байна. E-Mart нь нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх үндсэн бодлогын нэг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээндээ Монгол улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бүгд найрамдах Солонгос улс дахь E-Mart сүлжээний 160 гаруй дэлгүүрээр борлуулахад гүүрэн болох юм а. Удахгүй E-Mart-ийн мэргэжилтнүүд Монголд хүрэлцэн ирж бүгд найрамдах Солонгос улс руу экспортлолт болох Монгол үндэсний үйлдвэрлэгчтэй бизнес уулзалт хийж бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах юм байна. Тус бизнес уулзалтыг Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Sky Hypermarket компани хамтран зохион байгуулах юм а. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих тийм ээ. Зөвхөн Монголд байгуулагдах E-Mart дэлгүүртэй үндэсний үйлдвэрлэгчдийнхээ барааг борлуулаад сурталчлаад тийм зогсохгүйгээр Солонгосын зах зээл рүү гаргая. Бид нэр энийг өөрсдийгөө компани нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаа том үүрэг гэж үзэж байгаа учраас Монголынхаа үндэсний үйлдвэрлэгч нарыг бол дэмжийе. Солонгосын зах зээлд гарахад нь туслая. Ямар бүтээгдэхүүнүүдийг ямар стандартаар яаж гаргах юм бэ? Энд нь бид нар хоёр талыг уулзуулж өгье. Солонгосын E-Mart-ийн мэргэжилтнүүдийг авчирья. Монголынхаа компаниудтай холбох гүүрэн нурж өгье. Өнөөдөр манай Монголын үйлдвэрлэгчдийн гаргаж байгаа энэ малын гаралтай түүхий эдээ боловсруулаад хийж байгаа носон бүтээгдэхүүн, ноолуран бүтээгдэхүүн, төрөл бүрийн арьс ширэн бүтээгдэхүүн эдгээрийг Монголын бараа бүтээгдэхүүний зөвхөн дотоодын зах зээлээс бид нар анх удаа Солонгосын энэ том зах зээл рүү оруулах энэ ажлыг эхлүүлэх гэж байна. Sky Hypermarket компани нь E-Mart Чингис салбараа үндэсний их баяр наадмын өмнө нээхээр төлөвлөж байгаа бөгөөд эрүүл шин хүнс хэрэглэгчд нийлүүлж чанарын өсрэлт гарган гэдгээ амлаж байна. Энэ хүрээндээ Перми аж ахуй эрхлэгчдэд эрүүл ахуйн шин стандарт хэвшүүлэн үнэний сүг Пермээс шууд хэрэглэгчдэд борлуулахаар төлөвлөж байна. За мөн хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд шин шаардлага стандарт тавиажилснаар ямар нэгэн химийн бордоогүй жинхэнэ Монгол хөрсөн дургасан эрүүл шин ногоогоор хэрэглэгчдэд үйлчилж эхэлнэ. За ингэхдээ E-Mart-ийн махан бүтээгдэхүүний тасагт тээгдэхүүн нийлүүлэх ханган нийлүүлэгчдээс малаа эрүүлжүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна. Дашранд бас нэгэн баяртай мэдээ дуулгахад тус сүлжээ дэлгүүрийн хөрөнгө оруулалтын 90% Алтай холдинг групп гаргаж байгаа учраас E-Mart-д 100% монголчууд ажиллаж бүх ашиг нь Монголдо үлдэх юм а.